нэг амар гоё ихлмээр байгаа байхгүй юу? Сонио. Гоё тий. За. Сайн байцгаана уу Gossip Mix-чтэй. Энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бидний өнөөдөр болохоор 10 дахь дугаар. Тэгээд 10 дахь дугаарын зочноор YouTube-ээр та бүхний маш сайн мэдих Rubik ч орж байна. Хай. Тогтон. Бадмараг. Аль нэрээр нь ер нь дуудвал ихтэйхэн тухтай байх уу? Руби гэвэл тухтай. Бадмараг гэж багшлаад дуудчихсан юм. Таны хувьд юу байна? Санаа хачин юу болж байна? Амьдрал хэр байна? Нэг шин нэг улс төрийн контент гэдэг нэг эхлүүлэх гээд тэрнийхээ мэдээдтэй бэлдээл нэг эдитийн гоё шинээр ичихгээл. Тийм сонирн байгаа юм. Сүүлд тэр бившлиг үзсэн л дээ тэгээд амар хэцүү сэдв сонгож авсан шүү дээ. Ер нь бол амар хэцүү. Хамаагүй одоо ингээд ер нь бол энэ тэнд хамаагүй юм амар хэцүү болсон. Чи тэгээд ингээд эцтэй гэл үзэл бодлоор ингэдэг болсон. Тэгээд яагаад улс төрийг сонгож авч? Ер нь улс төр сонирхдаггүй гэж аягүй хэлдэг. Тэгснээ за би юуг сонирхдаггүй гэдэг юм бол өөрөө юу сонирхгүй байгаа мэдгүй. Зөвөр ингээд адгийн аач бараг болохгүй. Нүтийн дарга те ерөнхий сайдаас бараг ингээд мэдхгүй байжгаад тэр ер нь ингээд мэдвэл надад өөрт гоё санагдсан. Мэддэг баймаар юм гэж бодоод. Гэхдээ одоо юу гэдэг яг за манай одоо юу лээ эрчим хүчний сайд тэр шүү гэж одоо тэгэж биш. Ер нь улс төр гэж юу юм? Ямар байх хэвээр юм. Гэтэ угаасаа иргэн хүн болгоны угаасаа мэдэх ёстой зүйл шүү дээ, тий. Сонгуулахгүй л дэгдэг. Хамгийн гол нь нөгөө нэг одоо би амар олзуурхаад байгаа юм болохоор таны одоо үздэг хүмүүс болохоор яг залуучууд байгаа шүү дээ. Залуу яг юм залуу насны хүүхдүүд. Тэнгуут сонгуульд хамгийн бага ингэж эрттэй байдаг хүмүүс гэдэг ч юм. Тэнгуут ингээд баг мэдлэг аваад. Тэр нь бол өөр нэг яг юм улс төрийн хүн гарч ирээд контент хийгээ бол яг тэрийг сонирхож ороод үзэх хүн амар ховор. Тэнгуут ингээд яг ойрхон амар YouTube барангуй шууд харагддаг хүн ингээд тэр талаар юм яриад тэрийг ингээд нуршиж ингэж тайлбарлахгүйгээр хүнд ойлгохоор амар ярьж байгаа нь амар таалагдчих. Баярлаа. Баялаа эхлээд гоё пи ой. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчгүй алтан гоё. Тэгээд шинэ юм гаргасан мөлий. Хоёлын гоё туршицгаая. Би ингэж. За юу яагаад гэдэг чтэй Vine Classic эндээс нь барих хэрэгтэй вэ тэргээд одоо энийг ханаас нь барих хэрэгтэй юм бол хамаагүй. За ер нь бол гэхдээ эндээс нь бариул дээ нөгөө пи хүүтнэр уудаг болохоор гарын дулаанаа өгөх юм бол хурдан одоо халнаа л гэсэн. Баяр ингэж бариулаарай дээр. Юм болоо? Ой мэнэ. Үнэн коктейл шиг амтагдаад байгаа юм. Тэгээ ийм амттай гэж төсөөдөг юм байна би. Тэгээд Hot Mic Diary Story. Ер нь ингээд тэрний арт ингээд болж исэн гоё юмуд юу байна вэ? Одоо би сая өмнө өглөө бас нэг Miss Call-тай хамт байсан дугаар үзсэхгүй. Тэн дээрээс би ингээд давхар сэтгэлдлээ ойлгочихсэн. За тэр нөгөө нэг шинжилэр ингээд бэлэг өгж орж ирдэг. Тэн дээр ингээд сонирн болж малаад тэгээ тэрнтэй адилхан ингээд амар гоё дурсамжтай үлдсэн юм байгаа юу? Подкастн дээр шүү дээ. Тийм, ард нь ч болсон байж болно яг эхлэхээс өмнө ч юм уу. Ер нь юу гэдэг подкаст хэрхэн бүтдэг тухай энэ тухайг ярьж байгаагүй хаа. Эхлээд зочноо мэдээ саналаа тавина шүү дээ. Тэгээд подкаст бичихээс өмнө бид нар нэг уулздаг. Өмнө үү? Тийм. Зочныгоо би одоо ингээд за кофе ууя ч юм те тэгэж уулзаад яалтчгүй нөгөө нэг юм одоо юу гэдэг за пивний тал дээр юу гэж боддог вэ? Монголын улс төрийн тал дээр юу гэж боддог вэ гэдэг ийм асуулт биш яг хувийн амьдралын тухай асууж байгаа юм чинь шууд камерын өмнө гинт ингэснэ за ээж ингэ ярьсан ч тэр хүн ярмааргүй байвал цаашаа тэр хүн чинь нэг юм өөргөө ингээ хомчин штэ. Тэгүүлэхин тулд урьдчилж уулзаад ийм асуултууд байна гэ асуултуудаа хэлдэг байхгүй юу? Тэгээ тэр хүн чинь ингээ за би ээжиг бол ярмааргүй наа. За би эхлэг бол ярмааргүй наа ч юм те. Тэгэнгүүт окей гэж саналыг хүлээж аваад тэрнийхэн дагуу дахиад багийнхан дагуу уулзаа асуултаа бэлддэг байхгүй юу? Тэгээд ер нь ийм асуулт асууж болох уу гэж зөвшөөрөл авдаг. Тэгээд ер нь бол уулзахтаа ч нэг 2-3 цаг болдог. Подкаст чиг болдог. За эхлээд бага наснаас нь эхэлнэ гэд ингээл ярьж жагаад тэгээд сүүлдээ тэр хүмүүс нь жоохон халаад ирэхэд би асуудаг байхгүй өөр ярмаар байгаа юм байна уу нэмж. Тэгээд тэнгууд зарим нь одоо за би хувийн амьдралынхаа энэ хэсгийг ярмаар байна, ээжигээ илүү ярмаар байна, салтыг яаж таван тусна ярмаар байна ч юм уу өөртөө тэр хүмүүс санал болгодог байхгүй. Тэгээд тэрийг одоо ингээд подкаст үзэж байгаа хүмүүс мэдэхгүй шүү дээ би амар ингээд энийг битэр нэг өртчилж ярьсан болохоор би асууж байгаа шүү гэж асуухгүй ингээ гулгуулад асуучингууд ямар амар хувийн амьдрал руу халдтыг ямар амар тулгаж асуудаг гэдэг комментууд мессеж орж ирдэг. Тийм өдөөсөө биш.
яг урьдчилж асуугаад яг тэрнийхээ дагуу яадаг. Яг хүнийг нөгөө эвгүй байдалд оруулах ямар сонирн байдгийг би өөрөө нөгөө цочин мочин болоод мэдэж үзсэн болохоор яг тийм биш л контент тиймэрсэн. Яг 100% нөгөө зочноо гэдэг. Тэгээ хоёрт мэддэггүй юм нь дугаар бэлэн болчоод зочин руугаа явуулдаг цацгаас өмнө. What? Тийм үү? Тэгээ тэр зочноо нь асуулах юмудаа хэлдэг. Брамер энэ чи VIP байдаг юм биш үү? Зочд нь илүү амар гоё. Тийм зочноо ер нь амар гоё нэг. Тэгэхгүй бол цацагсны дараа зочин маань ч гэсэн ширлэхэд юм нүгэр бардам. Тийм байлгамаар байгаа байхгүй юу? Тэгээ өрдөөсөө юм бүх сухахыг хүсдэггүй бас одоо дургуй төвч юм бэ. Нэг хүүе тэр чин тэрэн дээр тэрийг муулсан билээ ч гэж орж үзээсэй гэж хүсдэггүй. Тийм болохоор тэрийг хэлдэг. Эвгүй байдалд оруулах асуулт өрдөөсөө асуухгүй. X яг хин байсан. Яг тэрнтэй салаад үрэх тэрийг өрдөөсөө асуухгүй. Яг яагаас салсан ч юм уу те тэгэж асуухгүй. Тэгээ бэлэн болчоод та ам халаад ингээ хүн чи ярьчихдээ штэ. Тэгээ тэрний дараа үзүүлээ та асуулж олноо. Тэгээ эмгтээчүүд болохоор ер нь нарийн асуулдаг. Ким юм Бенлэ гэлчиж Бенлэ гэдэг нь асаад өгөрөө зүгээр юм гээд тусах чи гээд. Тэр чи амар олон юм болох юм шүү ингээ эдитэн дээр нь ингээл өгдөө тэр болгоно. Нөгөө нэг өөрөө жоохон уршсан юм шиг санагдааддаг нэг үгээд татчихлаад байгаа ч юм уу. Тэнгүүд хасаад өгдөг. Эрэхтэн болохоор ерөнхий асуулт юм билээ. Яг энэ сэдвийг л асуулчих. Тийм. Одоо ингээд энийг найз маань үзүүл гомдох юм байна, ээж маань үзүүл гомдох юм байна. Жоохон эвгүй илчжээ. Ингээд тойд сэтгэлүүдээ жоохон буруу үгээ сонгоо ярьчих ч юм уу те. Тэгдэг. Вау. Хэрхэн энд амар юм байна. Юу н подкастэнд орж идэв та? Орж исэн. Тэгэхэд өмнө тэгжсэн үү таныг ингэж асууж мсуугаад. Энэ соёл ер нь гадаад байд юм уу? Тэрийг мэдэхгүй. Зүгээр л тийм би өөрөө ямар подкастэнд орохыг хүсэх байсан бэ гэж бодоод тэгээд яг ерөнхийд зохион байгуулалт гэх юм уу тэрийг одоо тэрийг дээжсэн. Nice. Wow. Таны хамгийн анхны ажил юу байсан бэ? Амьдрал дээр гараад дэдгүүрийн худалдагч. Амьдрал дээр гараад гэвэл өөр юм байна. Тэгш насны өрөг байхдаа дэлгүүрийн худалдагч. Би бас тийм байсан юм. Зогсдог. Тийм байсан юм. Тийм. Юу нэг хамаатны нэг их чах нарыг байдагтай яг нэг ямар нэг юмтай тэгээд нэг чи ирээд нэг зогсоод. Тий дэлгүүр дээр ирээд нэг 2 цаг зогсоод өгөөч мөгөөч гэдэг ч юм уу. Тэгээ очиод ингээ яалтчгүй зогсчихдаг. Яг тэгэж нэрээ амар их охтуудын анхны ажил тэгж хэлдэг юм байна. Тэгээд амьдрал дээр гараад би юу ажилласан шүү дээ 16 хүрчээд одоо тэр 90 л очиж байгаа шүү дээ насны хүрчлээ гэж бодож байгаа байхгүй. Тэгээд ажилласан надад амар олонд орч олдохгүй 16 даа шүү дээ. Би яахтай олно л гэж бодсонгүй ядаж ингээд боршуур тараадаг ажил байдаг шүү дээ. Боршуур тараадаг ажил мэдэл ч юм уу. Эсвэл хүннүү мал дээр ингээд зайрмаг зараа байж идэг тийм ажил байдлыг өндөдөө байсан байхгүй юу. Гэхдээ яг миний үеийн охтууд орц надад олддоггүй. Бүр хайжсэн юм биш үү? Тийм. Тэгээд яг амьдрал дээр гараад хийсэн анхны ажил бүжгийн ажил юм шиг байна да одоо. Тэр чинь яг 12 дугаар ангид байгаа шүү дээ. Тэгээд Болон пласт орлоо. Тэгээ Болон пласт. Тэр чинь яг бүжгээс гадна яг юм тогтмол цалинтай болсон ажил. Тэгээ тэрэн дээр чинь тэгээ одоо нэг хувийн амбиц байгаа YouTube-д давхар хөгжүүлээд. Гэтэ Болон пласт орохоос өмнө YouTube эхлүүлсэн байсан. Өмнө байсан юм уу? Тийм 19 онд анхны YouTube хийжсэн шүү дээ. Болон пласт болохоор би яг 2-3 сарын дараа орсон баха. 5 сарын 22-нд орчихсан айгу тацандаг байхгүй. Стори хийсэн ингээд пробо өгөх гээд айцсан. Тэгж өгж орсон юм уу? Тийм. Ямар хөө байсан бэ ингээд юм асуулгаад хөтлүүлсэн шууд. Надад юу байсан? Очиж уулзахад уука гэж нөгөө сандал байсан байхгүй юу? Эхний өдрөө шууд пробо нороогүй. Би ч нөгөө дандаа хоцордог. Тэр харин юм шиг байсан тий. Амар хичээгээл цагтаа очиад за одоо ингээд хамгийн гоё хувцас өмсөлгээ бэлдсэн багш нүрээ ингээд чадхаар хамгийн гоёроо бодоод пробог нэгсэн чи проб өгөөгүй надад мэдээ өгсөн. Энэ мэдээг цээжлээ дээр тэгээ маргааш өгнө шүү гэд. Тэгсэн чи шал дэмий сандарлаа гэдэг ингээд мэдээ аягүй богдхон байгаа байхгүй юу? Уг нь чадхаараа цээжлсэн заяа. Маргааш нь камер юм гараад байхгүй. Одоо ингээд чи камер за тэгэл ингэжсэн гэл ингээд тэрийг өөрөө мэдэхгүй би. Бид нар чи ингээд клип тоглохдоо ингээд одоо юу гэдэг камер л өнийг бол харахгүй нэг бол харж байгаа бол ингээд нөгөө тийш харж марал дээш мэж доош мэж харж марж байгаа нэг царайны хувир шиг харагддаг байхгүй юу. Камер л гөлөж ингэж үзээгүй үгээ мартаа тэг гэрэл тусцсан. Тэгээд нэг юм дамар гэдэг үлээ нэг амар том залгуур байдаг байхгүй юу. Тийм дамбарын залгуур. Тийм. Тэрэн дээр ингээд зогсооцсон тэрийг тайлбар нэрдэг. Тийм. Тэрэн дээр ингээд зогс нөгөөт нь жааж байгаа надад ингээд сандраад жааж байгаа байна. Тэг ингээд нүдээ завчихгүй. Тэг бүр ингээд нөгөө нэг завчвал ингээд үгээ марчих гэнэ. Амар хичээгэлтэй гар мараа бүр яг ингэсэн. Тэгээ за проб болцсон гэ. Тэгээ өөрийгөө нэг үзэх гэсэн надад аимшигтай л харагдчихсан. Бүр юм робот. Гэл. Зя. Таны
контент чинь хэдэн цаг үед бичигдэж байгааг хүмүүс мэдчихэж байгаа юу? Мэддэггүй хаа. Өдөр уугаа байж штэ гэ хэлчүүл яа тийм байна. Өдөр уулгачдаг байгаа. Тэгээд за миний өнөөдөр одоо хийх байгаа коктейл болохоор Garibaldi байгаа. Aperol Garibaldi. Итали коктейл. Амар ингийн. Бидэнд ерөөсөө Aperol болон Aperol Spritz үү? Spritz гэдэг юм уу? Spritz гэж мэдэх юм байна. Ронагийн старын стандарт. Унаа. Тийм. Энэ болохоор Garibaldi-ийн юугаар ялгаатай вэ гэхээр Prosecco-ны оронд оранж жуустай. Тэгээ ер нь бол өдрийн цагаар хүмүүс бранчи үеэрээс амар их уудаг. Тийм. Тэгээд амар хөнгөн болохоор нь би сонгож хийсэн. Барны ард орж үзэхээр ер нь орж үзчихсэн үү гэж яг арын хэсэг дээр үгүй юм байна. Үгүй нөө. Яг орж үзчихсэн санагдчих. Гэтэ яг юм одоо юм аюул алкохолтой коктейл найруулдаг ийм эсвэл би анхуд орж шүү дээ. Амар мэрэгжлийн бид юм шүү дээ. Одоо эргүүлдэг ямар ч тийм. Энэ классик чийлрүүлж байгаа. Өсөө суулгаад тэгээд сайхан чийл болоод амраад дэрэнгуут нь. За cheers. Би сонгогчлаа юм уу? Гаг багтаас гоё юм. Тест. Нэг ханддахгүй байгаас. Чуу. Юу ч амтгүй. Жохон савар болгож байна. Жохон лимон ичдэг л ямар гоё юм санагдчихлаа. Энэ ямар гэнэ Aperol Garibaldi. Би Negroni тандурцсан уу? Тийм ээ. Negroni гэж хэлчихсэн. Энд би бас Negroni гэдэг нь бичсэн амарсан ба. Тэр байгаа. Spiced Negroni гэсэн чинь. Garibaldi гэсэн. Энэ гоё шүү дээ. Танад гардаг юм уу тэгээ? Аха. Энэ гэртээ жигээ дуужуулсан шүү дээ. Найз нөхдөд дуудаад оранж жуус, Aperol аваад хойлол болоо. Тэгээс өөрхөн царилэг. Энэ таалагдчих. Шгүй дээ. Энэ араас нь зохиосон коктейл маань таалагдсан. Одоо хаг коктейл ам урчлаа. Би яг бүр зохиосон байхгүй. Энэ бол ингэ байдаг дэлхий дээр угаасаа амар алдартай коктейл. Араас нь би яг зохиосон нэг коктейл аа. Тэгээ тэрэндээ та нар нэр өгүүлнэ. Энэ гоё. Энэ сайр таалагдчих. Шгүй дээ. YouTube байхын сул тал юу гэдэг вэ? Гэрээсээ гарах болчдөг гэж бодож байна би. Эдитэн дээрээ суугаад уу? Тийм. Миний мэддэг ютуберүүд ер нь гэрээс гардаггүй. Дандаа гэртээ бийж идэг. Гэтэ эсвэл миний бодлоор угаасаа гэрээсээ гарах дурггүй хүн ютубер болдог байх. Гэртээ гоё байё гэх. Тийм. Би яг бодохоор ингээд гэрээсээ гарах дуртай байжгаад гинт дурггүй болцсон юм биш. Анхнаасаа л гэртээ байх дуртайсан. Тийм болохоор айгуул ютуб хийж эхэлсэн баг. Тэгээд тэр нь ихтэй бүр ингээд яагаад гэдэг жоохон хэцүү болоод байдаг. Бүр гарахаа ойлол нойр айгуу солигддог. Тэгээд нөгөө босс гэж байхгүй өөрөөрийнхөө босс болцохоор хүн өөрийгөө амар шахах гэдэг байхгүй. Дахиад хэдэн цаг суучих. Өнөөдөртөө дуусгачих. Гэдэг нойрны хэмнэл айгуу алдагдана. Сул тал нь одоо энэ юм байна. Тэгэхээр яг өөрөө л яг хариуцлагатай байвал зүгээр. Тэгэл тэр муухай комент өгч юм бол тэгэл сул тал гэхээсээ л угаасаа зайлшгүй иддэг юм болохоор тэр яг сул тал бол биш. Яаж чигээ тэрнээс цухтаж чадахгүй. Харин угаасаа л ирэх ёстой гэд нойр тэр имийг бол зохицуулж болно. Муухай комментиг яагаад зохицуулж болохгүй биччихлээ. Тэгээ бас миний бодсон юм болохоор нөгөө нэг олон хүмүүс үздэг болоод олон хүмүүс таньдаг болоод тэрэнгууд нөгөө юу үг хэлээ бодож ярих хаана би ингэж авч явах нь ингээд одоо бус хүмүүсийг бодвол амар асуудалтай болтой юм санагддаг байхгүй. Ингээд хэлчихвэл тэр тгээ бодчих үү дээ. Ингүүл тэгчих үү дээ. Тэрнийгээ гомдоочих үү дээ. Эсвэл ингээд гадуур дотор явж байхад ингээд яна ингээ бодчих үү өө чи ингээд юмтэй сая годмон тэрэлдээ зогсож ирдгээ бодчих үү дээ гэдэг ч юм. Тиймэрхүү амар асуудал бас үүсдэг байхаа. Танд юу нэгж бодогддог ингээд бие ингээд ингэчгүүдээ тэгчгүүдээ гэдэг. Тэгдэг. Одоо чи зүгээр л хүн байгаа хгүй муу зуршилтай ааштай ангалзаа явдаг. Тэрэн дээр ингээд байж хаад хажуунаас хүн ажиглаад ахаар жоохон тохгүй нэг юм одоо Justin хэлдэг хгүй нөгөө зоопарк амтны хүрээлэнд байгаа амт шиг байдаг гэдэг. Тэгээ би яг одоо би чи бас тэгж амар ингээд хүмүүсээр хүрээлүүлчих юм ингээ болно. Тийм байхгүй шүү дээ. Тэнгүү зүгээр ганц хоёр хүн харангууд Justin бүр амар хэцүү байдаг бах таа гэж боддог. Гэтэ ингээ бас бодно шүү дээ. Би ч гэсэн ингээд миний нэг үздэг хүн маань ингээ гадуур явж ил би бас ингээ харнаа. Тэнгүү тэр биш тэгэхээр урууд харахгүй. Гэтэ жоохон эрхчлөөг нь олох хэрэгтэй байна. Одоо тэр хүн чи ютубер байлаа гэхээр л юм мундаглаг юм лам шиг хүн гэсэн үг биш шүү дээ. Яг
яхав алдчихилвэ тэнд амьдралын заадаг шаардлага байхгүй. Гэтэ бас хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийгөө зөндөө олон хүн үзэж байгаа юм чинь ямар юмн дээр яаж зөв үзэл бодлоо илэрхийлэхгүй байх уу, хүн эмзэлчих үедээ ингэч үедээ гэж бас жоохон бодох хэрэгтэй. Яг юм дундыг бариад. Гэтэ бас дандаа хүмүүсийг бодоод үзэл бодлоо илэрхийлмээр байдаг. Тэг ингээд бүрээ хүн тааруулаад ахаар бас хэцүү. Тэгвэл ер нь илэрхийлэх юм байна. Тийм tricky. Шууд би жоохон яруу зан гаргаад захиасан коктейлээ идэх чухал. Жоохон догдолчихлаа. За энэ коктейл болох болгоод бас ингэ. Энэ гоё аяа. Купе. Би ихдээ боддоо шүү дээ ингээд гэртээ хоом бартаа олно гэх. Инженер мөм шиг яах гэж тий. Нэрээ мөм шиг юм тий. Тийм ээ. Хаан биникерээс үзчихсэн маа ингээ мом дээр тавараг таардаг гэдэг. Энэ аяганд таардаг хөх. Яг гоё хэмжээтэй хөх гэж би киноноос тийм үү чи одоо бас тийм их том сайз бол биш л тий. Жарягийн яг ийм хэмжээтэй хөх. За минийх л тэгж үг. Али шууд ингэж видео үзчих юм. Таних гоё юм байна. Минийх юм байна гэж үг. Тэгж киноноос үзчихсэн байна нэрээ. За миний эхлэж хийж байгаа юм болохоор port wine. Тэгээд энэ болохоор ruby port. За. Ruby port нь болохоор илүү залуу жимслэг тэгээд илүү бериний амттайгаар онцлог гэдэг хэвгүй. Port wine энгийн wine юугаар ялгаатай юм бэ гэхээр port wine бол Португалаас гаралтай. Тэгээд энгийн wine-ыг бол чууд алкогол жоохон өндөр. Тэгээд wine эсгэж явах явцдаа wine-ы брендийг хийгээд тэгээд илүү юм баялаг бүтгэн юм гоё амттай үнэртэй болдог хэвгүй. Тийм ялгаатай. Бас нэг wine-ы төрөл байгаа. Эндээс 30 мг хийчихье. Воо, мэрэгчлээ. Та нэг юм үзэх үү? Нэг юм үзэх үү? За, ингэснийх. Тэгээд энэ болохоор жин хийн. Сүүлийнх нь хоёр төр дайрах болж байгаа юм уу? тий. Жин хийх чаа. Энэ болохоор Монголын хамгийн анхны жин ихгүй юу? Тийм үү? Тий. Монгол хүмүүсийн хийсэн жин юм. Гадаад шиг гоё байгаа. Энийг гэхдээ би ингэсэн. Чавхтай инфьюз хийсэн. Хар чавгүй шүү дээ. Бидний иддэг хар чавхтай нэг хонуулаад гаргаад ирсэн. Эндээс хоёлаа хийн. Чи бэлдсэн байж тээ бүр тий. Тий. Чавд хануулж байна. За. Та энийг ингэ барьчих. Ингэж асахад ойрхон ингэж. Тэгээд энийг зураасан шүү дээ. За энэ зураас нэг. 100 гараар би их юм уу? Аха. За. Нэг юм уу? Аха. Яг зөв. Nice. Энд чи хайр хэцүү юм байна. Тийм ээ. За энэ болохоор Америкт самарны ликер. 3 төрлийн самар холж идэг. Яг саяны хэмжээгээр хэлчих. Би өнөртэй залхуу хийгээс болно. Өн чи утгах юм тий жоохон. За. Самар өнөрт чинь үү? Готлын тос өнөрт. Готлын тос. Сонсон манийг юм. Тод хурц өнгөтэй нөө. Эндээс яг саяны хэмжээгээр. Нарийнхан ийм өнөр өнөрт чинь. Нарийнхан өнөр гэж байд юм уу? Нэг юм одоо ийм синк хийс өнөр өгдөө штэ нэг юм тэргээр нэг тарцсан өнөр тийм биш юм нарийнхан өнөр байна. Гоё тодорхойлтой тий. Яг ингээ өнөртөнгүүт ингээ тарж өнөрт саяхан болохоор яг ингээ зоож өнөрттэй юм. За одоо энэ нарийнхан өнөр нэг гарын доор нэг гарын дээр. За яах юм. Тэгээд зүгээр л хоёлаа энгийн. За хичтэй. Зөв бодё. Хүүхэн Аа. Ингээд за. Заримдаа гар хилчихсэн. яа хийсэн бэ? Өгтөө. Анхудаа ингэж тухтай их хэмжээгээр ууж үзчихээн. Тухтай их хэмжээгээр. Тэгээ олон юм хольж үзчихээн. Оо тэгээд амтны гэхдээ чи надад яг гой тааруулж. ашгүй дээ. Чери зочих хоёлаа. Секси. Энэ бол байж байгаа юм уу? Ямар вэ? Одоо ингэ зүйлээ заяа. Самар, чавга, вайн гурав нийлцэн. Би ингэ сонсон гууд нэг юм сонь нийлэх хэрэг байгаа. Энэ амтагдж байна.
Самар чавга wine. Нарийнхаа алкогол гэдэг чинь. Нарийнхаа алкогол, нарийнхаа. Энэ штэ би юм рүү хөөж болох. Нэр үг нэрээ. Cherry on top байгаа штэ. Cherry-ийн оронд ruby зүгээр ruby on top гэл. Оо. Гласн дээр зогслоо. Love on top гэдэг шиг. Baby it's you. You're the one I love. Түрүүн хоёлын ярьсан шүү дээ нөгөө нэг хадгаламж гэж ярьжсэн тий. Тэр тал дээр танд нэг ариун зузаан мэдлэг байгаа юм шиг байна. Үгүй ариун зузаан мэдлэг бол байхгүй. Олсон туршлага. Олсон туршлага. Би нэг санаа сууйгээ подкастт анх орж ирсэн байхгүй юу? 22 онд баг. Тэр үед санхүүгийн тухай нээх мэдлэг байхгүй, нээх их орлоготой биш. Гэхдээ яг gossip бичлэг хийж эхлээд ер нь л амьдралын яг ингээд арай их орлого олж байгаа үе эхэлж байгаа. Тэрнээс өмнө ингээд 100, 200k, 50k гэх нэг ингэж олдог. Тэгээд volume plus-ын цалинжуугаас айгүй бага. Тэгээд тэрнээс хойш би мөнгнүүдээ цуглуулж эхэлсэн байхгүй юу? Орж иж байгаа мөнгнүүдээ. Одоо байрны түрээс жим гэдэг айгүйх зарлагтай байгаа шүү дээ. Тэгээд ард нь 200k үлдсэн байсан ч хамаагүй 50k-гийн далд тэгээл идэвсэн дандаа ингээд. 50. Эхлээд 50-аар эхэлсэн юм. 20k байсан ч хамаагүй. Хийх ёстой гэдэг 5k байсан ч хамаагүй идэвсэн. Тэгээд coin авдаг гэсэн би. Coin авдаг айгүйх coin авдаг байж байгаа. Тэгээд мөнгө болохоор тэр coin-оо ингээ өрнө. Тэгээд турк явах байсан тэр үед тэгээд хувцсны мөнгө голонгоо тэр coin-оос ингээ авна. Тэгээд тэр бол нэг яг урт хугацааны хатгаламж болж чадаагүй. Юу нэг айгүй олон данстай. Coin-ы данс тэр бол алдсан ч хамаагүй гэдэг юм байхгүй юу? Алдсан ч хамаагүй? Тийм. Яа coin гэдэг чинь эрсдэлтэй. Тэгүн гэж мөнгөний тоонд оруулахгүйгээр баг. Тийм. Энэ бол мөнгө биш. Тийм. Ялангуяа им coin маань ч өснө гэж орохоор хүмүүс алтахаараа нөгөө хүмүүсийг буруутгаддаг. Энэ coin-ыг сурталчилсан хүн, энэ coin-ыг бүтээсэн хүн гэдэг ч юм уу те. Өснө гэж бодож ин орохгүй хаан дээр. Тэгснээр ингээд бүх мөнгөнийхөө маш бага хуваар орох хэрэгтэй. Одоо чинь 2 сая төгрөгтэй же цай 800-аар coin авч болохгүй. Алдсан ч хамаагүй гэдэг. 100k-аар лав. Тий, 200k бол 10k-аар ч юм те. Маш бага хуваар нь алдсан ч амьдралд гай болохгүй дүнгээр ингээд. Тэнд нэг байгаа. Тэрийг гэхдээ тэр мөнгөө өөр хатгаламж үйцэн. Тэгээ нэг YouTube-ийн цалин орж ирдэг данс. Тэр болохоор гинти эрсдлийн данс болон өөрийгөө эрхлүүлэх данс гэж явдаг. YouTube-ээс сард хэдэн доллар орж ирэхээс хамаарат их мөнгө орж ирвэл бараг 70% нь хатгаламж байгаагээд бага мөнгө орж ирвэл тэрнийг үлдээчдэг. Тэгээ хэрэглээний дансанд болохоор ер нь бол нэг саяас буухгүй гэж боддог би. Дандаа сая төгрөгтэй байж байгаа хэрэгтэй. Нэг сая 700 байж байгаа. Сая төгрөг орчингоо дахиад мөнгө хийгээд. Тэгээ тэндээсээ жимний хадгалж бүтээлээ шүү дээ. Тэгээд бас нэг данс байгаа. Тэр нь болохоор аялж маялуул ямар ч юм татлаа төтлөөгүй хүнээс мөнгө зэлэхгүй хинэ гэхгүйгээр аялахны мөнгө байгаа. Тэндээ бас нэг хэдэн мянган доллартай. Тэгээд сүүлд нэг том хатгаламжтай болсон. Тэр нөгөө нэг хэдэн асуул явчих. Хэрэглээнийх YouTube-ийнх тэгээ сая нөгөө аялна гэдгсэн шүү дээ. Ингээ 3 данс яг мөнгөнийхөө хэмжээгээр яваад байгаа байхгүй. Хамгийн бага мөнгөтэй нь хэрэглээнийх, дараа нь YouTube-ийн данс, тэгээ дараа нь нөгөө аялж маялсан чи ямар нэгэн болсон чи гоё тансаг явмаар ингээд. Тэгээ тэр 3 дахь данс. Тэгээ одоо хамгийн их нь болохоор тэр coin-ы данснасаа бүх мөнгө аваад нэг банкны биш өөр хатгаламж хийсэн. Тэгээ бид тэр тухайн хавыг нь хуваалцмаар л байсан. Тэгсэн чинь нөгөө одоо сурталчилгаал гэж явд юм биш үү? Тэр чинь ингээд мөнгө аваагүй рекламад өгөөч гэж хэлээгүйсэн ч гэсэн ингээ хэлчихгээд тэгж болдгоо гинэ. Оо зөө. Тэгээ яг одоо тэр газрын тим болсон гэдэг яг үнэт цаасмаас бол биш аахгүй юу? Итгэмжлэл гэдэг зүйл. Итгэмжлэл өөр итгэмжлэл гэдэг зүйлийг мөнгө аргалуулсан байхгүй юу? Гэхдээ маш олон газрууд байгаа. Яг тэр газрын хилдээр сурталчилгаа болчих واخ. Тэндээ одоо яг байрандаа гэдэг ингээ байж байгаа. Энэ банкнд бас нэг хатгаламжтай байрандаа нэмэрлэгээ нэг хөрхөө нэг хэдхэн төр ингээд байрандаа нэмэрлэгээ гэдэг нүстэй. Тийм болохоор нэмэрлэгээ. Тэгэхээр дөрвөөс ойлгосон юм нь хадгаламж маш ихтэй байх хэрэгтэй. Тийм. Дандаа бэкаптай. Бүр заавал. Та юм ертөнц юм universe юм судалт юм шүү дээ. Дуртай. Дуртай. Тийм. Тэр талаар арай ерөнхий асуусан уу? Тэр за чи юу гэж суух вэ? Бигээс нэг хүний нэр хараад байгаа заяа. За. Би Англид байхдаа энэ хүнийг олж мэдсэн юм аа. Энэ хүний тухай судалсан юм аа. Эдгар Кейси. Энэ хүн болохоор зүүдний ангаагч гэдэг нэг юм хочтой. Тэгээ энэ хүний онлоор одоо дэлхий дээрх амьдрал бол яг зүгээр юм компьютерийн тоглоом гэж байгаа байхгүй юу? Тайлбарлал. Жишээ Sims тоглож байгаа. Яг дөрөв өөрөө сонгодог шүү дээ. Ийм үстэй, ийм зүрхтэй, ийм царайтай, ийм амьдралтай байна гэд. Сүнснүүдийн тоглоом гинэ бид нар. Сүнснүүд одоо яг
тогтун гэдэг яг энэ хүний биед ороод яг эхнээс нь дуустал амьдралыг харцсан заяо. Тэгээд тэр сүнс нь өөрөө за би яг энэ амьдралаар амьдрмаар энэ амьдралаар би амьдрчих юм байна. Тэгээд ой санамжаа бүгдийг устгаад тэр биеинд ингээд ордог. Гэт хийгэж ярьж байгаа байхгүй юу? За. Тэгээд ингээ амьдралаа одоо чинь гомдлоод байдаг шүү дээ. Яагаад би мозгон бол яагаад би токсик хүнтэй уулзч байгаа юм бол яагаад манай аав юм бол яг үнэндээ энэ амьдралыг өөрөө сонгож төрсөн чадчихна гэд. Бүх болох байсан бүх зүйлийг мэдж байгаа. Тэгэд ингээд өөрийгөө ингээ ажиглаа байж байгаа. Тэгээд тэр дээрээс би яасан юм алдаад энэ биеинд орцоо одоо ингээл энийг л амьдрал гэж бодоод байгаа даа гэл. Амьдрал гэдэг чинь ингээл төрөөл ажил хийгээл өхөөл ингэж бодож байгаа даа. Яг үнэндээ амьдрал юм биш. Яг юм айгуу том зүйл байгаа юм сүнс гэдэг зүйл байгаа. Тэгэд одоо чинь одоо миний сүнс яг үнэндээ одоо чиний биет ч байж магадгүй амьдарч үзчихэд за одоо би тогтооны амьдралаар амьдрах тусаа дараа нь рүүбиг амьдрал амьдрмаар ингээд. Тэр нэр чинь ингээд зэрэг цаг хугацаанд орчод байгаа шүү дээ. Сүнснүүдийн ертөнд цаг хугацаа гэж байхгүй. Тэнгүүт ингээд чивтээр яг үндэ нэг сүнс. Би тэгээд харж байгаа. Ой санамж алдсан. Тэгээд хэрвээ чивтээр дайснууд байсан бол би чамайг одоо ингээд уруулах утгалаа шүү дээ. Тэнгүүт яг үндэ би өөрөөрөө утгалж байгаа. Ёо. Тэгээ тэнд яг одоо ингээд дээр байгаа ч юм уу яг хаанагаа мэдэхгүй л дээ. Яг тийм одоо бодит яг чивтээр яг эзэн сүнс нь ингээд харснаа. Чи одоо өөрөөрөө ингээд хорлослоо шүү дээ. Өөрөөсөө чи худлаа хэлээд чи өөрөөрөө хараар тавьдаг шүү дээ. Чи өөрөөсөө буюу ичл. Өөрөөрөө чи хөрх ингээд магтчихлаа. Сонсог багт чи өөрөөрөө муулчлаг ингээд ажиглаа байж байгаа. Тэр надад аягүй сонирхолтой санагдсан. Ерөнхийдөө ертөнцийг би тэгж бодд юм байна. Тэр хүний онол итгээд. Тийм. Наа чинь тэгтээ амар сонирхолтой байна. Ерөөсө бодож үзэж байгаагүй амар өрмөс өнцөг байна. Тийм яг энэ амьдралыг би өөрөө сонгосон. Болж байгаа бүх гоё муухай зүйл би чадах болохоор сонгогдсон. Ердөөсөө ингээд хүн ер нь надад ингээд азгүй юм тохиолдод байгаа даа биш. Би угаасаа л мэдчихсэн. Би нэг ус таваа гарч чадна. Яг тэр майндсет нь сууж байгаа нь бол гоё юм байна. Тийм. Би угаасаа л мэдчихсэн шүү дээ. Угаасаа л ингээд гоё гэж бодох юм бол наа чин амар гоё санаа. Хэцүү зүйлүүдийг амар амархан дагаад гарч байна. Тийм ээ. Би сонгоцсон шүү дээ. Чадах болохоор сонгоцтой гэл нэшэргээл ингээд нэр чадахгүй болохгүй юу гэл энд ороо зовё гэж бодох тий. Харин тийм. Тэр надад аягүй таалагдсан. Манифестийн тухай асууч. Та юу нэг ярьсан шүү дээ. Манифест ингэж хийдэг тэгж хийдэг гэд. Ярьсан мүү? Тэг санагдах юм надад ингэж боддог шүү. Одоо ингээд миний таал миний ойтонд буугадах юм ингээд яг одоо цаг дээр боддог. Тэгдэг ингэдэг гэж бэлдэг цаг дээр боддог. Ингэдэг шүү гэж нэг юм дээр ярьсан баха. Би танаас сонссон гэж би бодоод байна. Тийм бах. Ярьсан мэ санацлаа. Яг юун дээр ярьсан баха. Тийм бах. Би ямар ч үдчихсэн. Тэгээд би яг тэгээсээ ингээсээ гэж бодвол ирээдүйд үлдчих юм биш үү? Миний хүсэл. Би дандаа мөнгөтэй байдаг, би дандаа гоё байдаг гэж бодох юм бол дараагийн 4 зэрэг одоо цаг дээр бодонгууд тэрдэм байна гэд. Тэгээ би нэг одоо асууж байгаа юм болохоор өсгөн болгон мэдчихэж байгаа шүү дээ. Яаж явдаг, яаж ингэдэг тэгдэг гэх тэнгууд буруу дуудчихсан манифест байгаа юм. Байхгүй. Үгүй байхгүй биш. Анзаарч байгаагүй мэн. Дуудсан үе байж магадгүй. Тэр ихтэй би өөрөө манифест хийлээ гэж бодох хүсдэггүй мэн. Нөгөө нэг зурхаа хүмүүсэд гой зурхаа байвал итгэх сонсдог, муухай зурхаа байвал итгэх байхаа сонсдог гэдэг шүү дээ. Ямар нэг юм муухай юм болчихгод би өөрөө дуудчихлаа даа гэж бодох хүсдэггүй. За чаленж окей гэд. Зүр одоо би ийм юм ярихыг хүсэж байгаа юм байна заяа. Манифест дээр ойлгож авсан шинэ дүрмүүд. Наа чи гоё юм. Наа чи зөв юм. Нэгт манифест гэдэг нь одоо хүсэл байгаа шүү дээ. Яаж чадсан. Тэгээ хүсэл яаж орж ирж байгаа вэ гэхлээр ирээдүйн үлбэр чинь аль хэдийн тэр зүйлийг ингээ авцсан. Одоо чи машин хүсдэг байлаа гэж бодоход одоо би үнэхээр машинтай 2030 оны рүү байлаа тийм тэрийг бүр унаад бүр ингээд дрифт хийгээд байгаа байхгүй юу? Одоогийн байгаа над руу ороод хөө рүү би газ нааш хүрээд хоёлаа хамт энэ машин унаа гэж хэлж байгаа зүйл. Тийм болохоор тэр машиныг би ингээд шунаад идэг. Чолохоор гэж боддог. Наа чи бас амар гоё мэйсэг. Тийм нэгтгэх нь ер нь ингээд таг дайлын юм хүн хүсдэггүй шүү дээ. Жишээ нь сансарт. Тийм. Чадах юм аа хүсдэг байхгүй санаа чинь яг чадчих байгаа даа тий. Тийм тэгж бодох хэрэгтэй. Хоёрдугаар одоо нөгөө нэг дагдаг гэсэн шүү дээ чи. Тэр бас ер нь жоохон яг зөв. Тэгээ ганцхан би тэгдэг ингэдэг гэдэг биш. Одоо 7 хүрд гэж байдаг шүү дээ. Яг хүрдийн бас нарийн бас мэдэхгүй шүү. Суур хүрд гэдэг юм уу гэдэг. Титэм хүрд, мэлмийн хүрд, хоолон хүрд гэдэг үү. Яг дараалал бас мэдэхгүй байна. Гэтэ яг хүрдийнхаа дараалалаар ингэж манифест хийвэл тэр чинээгээр хурдан байдаг гэсэн. Ахлаад суур хамгийн сул дараа. Одоо би тэгдэг ингэдэг гэвэл хамгийн сул дараа манифест. За. Одоо хоолой манифест гэхээр яадаг гэлээд амарчсан. Би айвуу баяртайгаар дуулж мултаж лүмдэх амарчсан тийм яг би Ж байна гэж болох юм байна бас. Дагаас гадна Ж байна гэвэл одоо үргэлжилж байгаа цаг дээр явах юм байна. мэдгүй миний амнаас амар их хайр гарч ийн ч юм уу хайр гардаг яг юм дуу хоолоогоор
Миний амар ярьж байгаа юм биелдэг ч юм уу те. Тэгээд би хамгийн тийжсэн тэтэн мөрд тахгүй юу? Тэр нь болохоор яг л яана би мартчихжээ. Ямар ч тийм шүү. Ингээд яасан ингээ өөр үт юм блэ. Тийм ээ. Мэлмийн үр дээр болохоор ингэдэг гэсэн. Би яг урдаа маш гоё юм галтгооны тавилгааг харж байна. Ингээ нүдэрээ харсан юм шиг одоо ойлгож байна уу? Одоо ойлгож байна. А тэгвэл өөр юм байна. Би тэгдэг ингэдэгээс гадна илүү детальныгаар яг харж байна. Тэгж байна. Ингээд гараараа би одоо энэ дуртай орон жилийн давуугаа илж чинь ч юм уу те мэдгүй. Тэр брендийн тэр энэ тийм яг гараараа ингээ илж байгаагаа ингээ хурундаа ингээ бараг мэдрээд тэгээ харж байгаагаар ингээ төсөөлөө. Тийм одоо ямар хүрдлээ? Тэтэн мөрдөд одоо яаж төсөөлөх юм бол аль хэдийн баярлцсан байгаагаар ч юм уу мэдгүй нэг тиймэрхүү нэг тийм дүрэн байна. Тийм болохоор даг гэдэг нь жоохон сул гэсэн үг. Жэ бенч гэж болно. Ер нь чамд угаасаа л байгаа юм гэж байгаа юм. А өнгөрсөнд ярих юм бол өнгөрсөнд үлдчихдэг гэсэн. Тэгэхээр ирэхгүй. Тэгсэн гэж бодож болохгүй, тэгнэ гэж бодож болохгүй. Стинг нэ хоёрыг хаяад ингэж бодох юм байна. Дараагийнхан дүрэн болохоор зайж байгаа би сайхан бодсон. Байж байгаа. Би бэлэн байна гэж манифест хийх хэрэгтэй гинэ. Би бэлэн байна. Тийм. Би одоо энэ хүсэж байгаа байраа авахд бэлэн байна. Наа чи амар гоё. Зиг зүг байна болж юм. Тийм. Яг тэгэхээр одоо жишээ нь хүн нэг өөрийнхөө төгсөлбөрт очихыг хүсдэг шүү дээ. Дасгал хийдэг те, өглөөс ирээд дасгал хийдэг, тэмдэглэл хөтэлдэг, яадаг чинь те ингээд найзуудтайгаа уулздаг, спортер хичээл дээштэйгээ ойрцдаг. Тэг яг үнэндээ тэрэндээ бэлэн биш үүдэг гинэ. Яг тэгэхээр одоо би найзуудтайгаа уулздаг баймаар байна, би өдөр хүртэл унтдаг баймаар байна. Одооний нөгөө жоохон юм зах замрууг амьдралын маягаа ингээд тавьж явуулж чадахгүй. Тэгээ хүсэж байгаа нь тэр. Тэгээд зориг дутдаг гэсэн. Яг тийм амьдралтай болохын тулд өглөөс ирдэг болох сахилах бат байгаа дээ шүү дээ. Тэнгүүт ингээ орой унтахын өмнө за би яг энэ хүсэж байгаа амьдралын хэм маягаараа амьдрахад одоо бэлэн байна. Би сахилах баттай болоход бэлэн байна. Бэлэн байна гэж гоё юм байна. Нааш хүрээдэр гээд. Яг бүр дуудаж байна. Бэлэн байна гэх юм. Бэлэн болчлаа би хүрээдэр. Одоо би нөгөө айгуу төвчээр үбийг би болоход би бэлэн болчлаа одоо хүрээдэр гээд. Тэгэхээр би ч хурдаа очдаг хоёр биеийн рүү ингээ хурдаа ингэдэг. Ийм шин дүрмс орсон байна. I'm ready гэдэг. Надад ч амар хэрэгтэй гоё дүрм байна. Бэлэн байна бол надад бүр хамгийн их таалагдлаа. Тэгээ хайртай хүн дээрээ ч гэсэн одоо заавал ямар нэгэн хүн биш. Төсөөлөл юм баас юм өөрийгөө удирдах чаддаг сэтгэл зүйн юм ч юм уу те. Яг тэр төгс хүндээ тохирохоор хүн би өөрөө бэлэн болсон байна. Хүрээдэр бэлэн байна. Тийм би шин дүрм сурч авсан байна. Наа чи амар гоё юм байна. Амар хэрэгтэй юм байна. Тэгэд би ингэж мөнгөн дээр бол би ингэж манифестдэг. Мөнгө над дээр айгүй ирэх дуртай. Яагаад гэвэл би мөнгийг ердөөсө дорд үздэггүй. Би мөнгийг хүнддэг. Би мөнгийг өргөтэй ердөөсө татхандгүй. Яна ямар үнэтэй авчаа. За гэх үрхээр мөнгө ирдэггүй байхгүй юу. Тэгэд би мөнгийг өрөнгүүд над дээр бүрэх ирдэг. Мөнгө над дээр ирэх дуртай. Мөнгийг би өргөхөд мөнгөнд амар гоё идэг. Би жаргаж үрээддэг болохоор рубид гоё дахиад өргөдөө дээ да гэд рубид ирээдэй гэж тэгдэг. Би тэгж өргөх дуртай. Тийм. Мөнгө үлдэхснээс та өөрөө эхлэж амар их мөнгө үрдэг штэ. Миний бодлоор би ингэ мөний сонсоод бам воу. Тэгэнгүүт хизээч тэр мөнгөнд харамсдаг юм ба штэ. Би амар үнэтэй юм авчлаа даа биш. Үгүй эсэргээрээ би өөртөө ингээд мөнгө өрхөд болонгууд л шууд миний ажил ингээд удааширчдаг. Тэгсэн чинь гинт ингээд би өөрөө гундаагаад ажил маань ч нэг юм жоох удаашралтай. Тэгээд би за болихгүй гэл ингээд өөрөө анхаарах тусмал ингээд энэ юм хизээ эхэлсэн бэ өөрийгөө эрхлүүлэх. Юу нь л жоохноос байсан. Гэтэ яг нөгөө энэ чинь контент болсон байгаа штэ. Контент болох нь бол мэдхгүй зүгээр л нөгөө авсан юм нөгөө хуваалцмаар санагдаад тэг чи ингээ мейкап бас эхэлсэн баггүй юу. Тэгээд юм сонир сонирхолтой хүзүүний багж гэж. Ямар хэрэгтэй юм гэдэг. Заримдаа ингээд яг нэг юм сонь сонин юмуд хүсдэг штэ. Тэр нэг хаа навааг мэдхгүй. Тэр нэрээ яад юм бол гэх тэгэнгүүт яг эд нэг хүн оруулсан ингээд тэндний тэр юм нь яг ийм гоё материалтай юм бэл. Тэн дээр миний анзаарснаар та нэг рекламны юм хийдэг баха. Зүгээр яг үнэхээр авсан юмаа тайлбарлаад энэ үнэхээр ийм байсан гоё юмсэн гэсэн ингээ өмс үзүүлдэг хараалдаг ийм хэдэн төргөөр тэр газраас авсан. Амар тодорхой ойлгомжтой гоё идэг. Тэрнээс рекламын удаага бага. Нэрсэлж байдаг баха. Мэдгүй би класс төр өвтэй. Тэрийг яалчгүй үздэг юм аа ингээ яг тэрийг сонсдог бай. Яг ингээд харж байгаа нэг юм авсан байна. Энд ч нэрээ гоё юм уу? За энд байгаа юм байна гэх. Тэгээд тэрийг чи яг урд нь нэг шопинг холл гэж бичлэг хийжсэн. Тэнгүү тэр нэрээр үзэхгүй байсан байхгүй юу? Угаасаа байдаг нэр болохоор. Тэгээд би за яаж нэрлүүл ингээ бас сонирхолтой байх уу гэж бодож байгаа шүү дээ. Контент юм чинь. Тэгж жагаад
би өөрийгөө нөгөө авч өгөх талд өөрийгөө эрхлүүлж байна гэж авч өгдөг байхгүй тий. Яа тэргүүрээ нэр эрхлүүлж болох биш ээ. Нэрлж болохгүй ингээд тийж нэрлж байсан. Нэр эрхлүүлэх гэж бол гоё юм байна. Хүн намайг эрхлүүлээсэ гэж бодохгүйгээр ингээл би өөрөө ингээд гоё эрхлүүлчлээ те. Гингууд нэг гаднаас хүнээс юм хүсээд авахгүйгээр би өөрөө гоё байлгачдаг, би өөрөө эрхлүүлчдэг, хангалттай аваа явцдаг гэж бодвол амар гоё явах юм байна. Тэгээ угаасаа юу хүсэж байгаа, юу таалагдахыг чамаас өөр илүү мэдэх юм гэж аахгүй. Тэгээд чамд өгч чадах хамгийн төгс бэлгийг чи өөрөө л өгч чадна. Яа. Энэ битүү майндсетинг гэдэг. Бид тэр зүгээр юм ярьж байгаа л майндсет нь өөрөө утга нь өөрөө гоё л доо. Гэхдээ яг майндсет нь өөрөө гоё л доо болчлоо. Одоо ер нь бол ингээд бид хоёрын яриа жарахад төгсөн байгаа. Тань хэлмээр байгаа үг байна уу? Өнөөдөр ингээд нэг юм бодсон ирсэн нэг тиймэрхүү юм ярьчихвал бодож ирээгүй. Надад ер нь тэгээ гой санагдсан чи нөгөө хүмүүнийг амар тухтай байлгаад бол би догтлол намайг яаж тухтай байлгах вэ гэж. Ингэж ирсэн шиг сэтгэл дотор тогтож чадахгүй ингэ. Тогтоон дээр тогтож чадахгүй. Би нэг юу гэж асуухад юу яриулах бол гэл ингэ. Яг чамд хандаад юм хэлчихье. Яа. За. Гэд хэлчихье. Хадлаа. Яг өөрийнхоороо л байгаарэ. Яг өөрийнхоороо байж үзье яддаг. Дад өөрийнхоороо байж харилцсан хамаагүй гоё. За. Амар гоё үг хэллээ. Яг гоё өөрийнхоороо байна. Дандаа ингээл өөрийнхоороо байна. Яг чи тэгж харагддаг л да. Гэтэ яг нөгөө мартчих юм болоо гэж боддог. Нэг мэдхэд нөгөө хүн юугаар авцсан. Би комент жоохон уншаад байдаг хгүй юу? Би ч гэсэн байга уншдаг. Уншдаг юм билээ шүү гэхдээ. Тэнгууд тэр үс нөгөө байсан шүү дээ гэлцэн жил би нэрэж тийм болов гэл буцаал нөгөө нэг юм блонд байсан үе харангууд хүүрхэн харагдаад буцаа үсээ цааруулчих уу гэж бодож мэдэл амар хүний үгэнд автоматхан юм билээ. Тэгээд ер нь хүн ингээд яг одоо надад муухай комент ирэх байгаа ч гэсэн ирээдүйд ирэх юм бол би тэрэнд ингээд бараг гутраад гэхээр санагддаг байхгүй. Тэгээд ямар ч гэсэн өөрийнхөө байх гэж хичээнэ. Ер нь байх хаа гайгүй хаа. Тэгвэл чи гоё аз жаргалтай. Үзээ язгсан ч нүур бардав. Надаа энэ үсэм таалагдж юм гэдэг тэгмэр санагдана. За ямар ч гэсэн ирсэнд маш их баярлалаа. Амар гоё юм. Би дандаа үздэг хүмүүстэйгээ ингээ уулзсан чинь гоё юм. Баярлалаа. Ингээ босчих. Ингээ суугаад ингээ атаа ч үгүй. Баярлалаа. Энэ биш хараад баяртагч. Баяртай. Би хүмүүсээ тэрдэг байхгүй далимдуулаад. Баярлалаа. Wow. Баярлалаа манайхаа. Энэ удаагийн Gossip Mix-ийн 10 дахь дугаар маш гоё болж өндөрлөө. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай мэдээж.